Алсын зайн сургалт. Алтчин багштай баярлаа. Одоо хамтдаа үргэлжлүүлэн ярианы хэлний 3 дугаар хичээлээ хүлээн авч үзье. Бид өмнөх хичээлээрээ шууд ангийн газарт илгээмжлэх болон илгээмж хүлээн авахтай холбоотой харилцан яриаг үзсэн мөлий. Харин өнөөдрийн хичээлээр бид хобби болон дуртай зүйлүүдэд хэрхэн хэлж сурах талаар сурах болно. Ингээд хичээлд орцгоё. Бид өөрийн дур сонирхолтой зүйлээ илэрхийлэхдээ爱好буюу хобби,喜欢буюу дуртай гэсэн хоёр үгийг хэрэглэдэг. Одоо жишээ өгүүлбэрийг харъя. 你有什么爱好буюу чи ямар хоббитэй вэ? Эсвэл 你喜欢什么 чи юунд дуртай вэ? Үүнд бид хариулахдаа 我的爱好是看书 Миний хобби бол ном унших. 我喜欢看书 Би ном унших дуртай. 我的爱好是游泳 Миний хобби бол усанд сэлэх. 我喜欢游泳 Би усанд сэлэх дуртай. 我的爱好是画中国画 Миний хобби бол хятад уран зураг зурах. 我喜欢看电视 Би зурагт үзэх дуртай гэж хариулж болох нэ. Дараагийн өгүүлбэрийг харъя. 美术馆还没有开门呢 Дүрслэх урлагийн музей одоо болтол онгоогоогүй байна. Энэ өгүүлбэрт орсон хаймэё гэсэн үг нь хараахан болоогүй, арай болоогүй гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хаймэё каймэн буюу каймэн гэсэн үгийн урд бичигдснээр хараахан онгоогоогүй байна гэсэн утгыг илэрхийлжээ. Дахин нэг жишээ харъя. 他回家了没有 Тэр гэртээ харсан уу? 他现在还没有回家呢 Тэр одоо болтол гэртээ хараагүй байна гэж хариулж болох нэ. Дараагийн өгүүлбэрийг харъя. Хэрвээ өөртөө таалагдсан зүйлээ хүнээс гуйж авах бол 你把画好的画可以送给我吗 Бэлэн болсон зургаа надад бэлгэлж болох уу? 画好的буюу бэлэн болсон гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд үүнд хариулахдаа 可以 болно эсвэл 不可以 болохгүй гэж хариулж болох нэ. Кэй ма тэгэж ингэж болох уу гэсэн утгыг хүнээс альваас гуйлт хүсэлт зөвшөөрөл хүсэх үед хэлж болох нэ. Одоо бүгдээрээ доор харилцан яриаг сонсоод сая үзэн яриагаа баттгаад авцгаая. 你有什么爱好？我喜欢画中国画。是吗？我也喜欢画中国画。你画了几年中国画？我已经画了4年了。那你肯定画得很好看吧？还行吧。下午咱俩一起去美术馆去看中国画行吗？
当然可以，我也想出来的。知道美术馆几点开门吗？一般是9点就开门，现在7点半了，开门了。好的，走吧。好，走吧。 Одоо харилцан яриагаа хамтдаа орчуулцгаая. 你有什么爱好？你有什么爱好？ Чи ямар хоббитэй вэ? 我喜欢画中国画。我喜欢画中国画。Би ихтэй уран зураг зурх дуртай. 是吗？我也喜欢画中国画。你画了几年中国画？ 是吗？我也喜欢画中国画。你画了几年中国画？ Тийм үү? Би ч бас хятад уран зураг зурх дуртай. Чи хэдэн жил зурсан бэ? 我已经画了4年了。我已经画了4年了。4жил зурсан. 那你画的肯定是很好看吧？ 那你画的肯定是很好看吧？ Чи гой зурдаг байх та? 还行吧。还行吧。Гайгүй зурнаа. Өдөр бид өөрийн дуртай зүйлээ хэрхэн илэрхийлэх талаар сурлаа. Үзэн хичээлээ цаашид чийжлээрээ. Дараагийн хичээлээр бид хэмжээ урлагийн тухай ярианы дасгалууд сурах болно. Ингээд хятад хэлний дунд чатны хичээлийн төрөд өндөрлөж байна. Дараагийн хичээлийн уулзалтад түр баяртай үзэгчтэй. 再见.